Ямар хүмүүс сайн сурагч багш нар болдог вэ гэж хүмүүс надаас их асуудаг л да. Урагж өөрийгөө хөгжүүлж, танин мэдэж, өөрийгөө ойлгож, өөрийнхөө бодол мэдрэмжээ, төлөв нэмшлээ таньж мэдсэн хүн сайн сурагч багш болдог нь надад харагддаг л да. Энэ нь болохоор би өөрийгөө таньж мэдснээрээ бусдыг таньж мэдж байгаа энэ үйл явцад нь хөтөж болж чадна гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ ажил бол дандаа тэр өөрийнхөө айдастайгаа ажиллаа тэрнийгээ даван тулсан өөрийнхөө сөрөг итгэл үнэмшил мэдрэмжтэйгээ ойлгож тэрнийгээ даван тулсан. Тэгэхээр энэ явц маань тусдаа, би тусдаа, мэдлэг тусдаа гэсэн үг биш. Бүгдээрээ нэгдмэл байна гэсэн үг байхгүй тий. Тэгээд хүн болгоны энэ сурагч агшдын яг замнал дээр нь явж байгаа, алхаж байгаа тэр үе шат нь үнцэнтэй гэсэн үг л дээ. Хүн болгоо өөрийнхөө хурдаар явж байна л да. Хамгийн гол нь зөксөхгүй байх нь чухал. Яг энийг болвол би нөгөө яс цэмэлхий тулаа хоёрыг зөрлүүлдэг л дээ. Хинэ нь хамгийн дөрүүлж ирдэг вэ? Тэгэхээр яагаад дөрүүлж ирдэг вэ? Сэтгэлхээ төрүүлж ирчлээ гэхээр гайхдаг те. Ядвал туулаа бол маш ичтэй хүчтэй ихлээ дайраад давчлаад дундаа орчаал тэгэл үзэгчдэд хараад баярлал. За үнэхээр туулаа маань төрүүлнэ дээ гэж яхад бол нөгөө урччихтэй. Тэгээд аюулыг мэдрэхээр ингээд чихэн дэлдээгээл бүх юмыг анхааралтай сонсоод айгаал болгоомжлоод байдаг. Аяс мэлхий болохоор жижигэн чихтэй богинохон хөлтэй удаан яваал нэг л хурдаараа тогтмол явж байна л да. Тэгээд сүүлд эхэлсэн боловч яг дунд нь ороод туулаа гүзээ тэгээд төрүүлээд ирчдэг. Энэ нь яг бид нэр амьдрал дээр юуг сонсох вэ, юуг сонсохгүй вэ гэдэгтэй холбоотой байцаа сонсоод байх юм бол сурагч агш болох замнал маань удаан болно барилж бид нар дундаас нь орхино гэсэн үг байхгүй. Удаан явсан ч илүү хурдан өрөх боломжтой. Энэнд би өөрийнхөө болон бусдын төлөө баярлаад хамтдаа явж ээж ахта бас илүү хурдан явна гэсэн хамгийн гол нь зөксөхгүй үргэлжлүүлээл ах хэрэгтэй. Энэ нь бид нарт хүч өгөөд дэмжлэг өгөөд ганцаараа хамтдаа явдаг юм аа. Тэгээд оюун бодлоосаа гадна зүрх сэтгэл дээр төвлөрөөд би хийж чадчихэна, би болж байна. Би өөрийгөө дэмжиж байна. Өөрийгөө дэмжиж байгаа хүн бас бусдыг дэмждэг болохоор хамгийн сайхан ажил болоо сурагч багш байх гэж би бодож байна л да. Тэгээд энэ замд орсон бүх хүмүүстэй амжилт хүсэж өөрийнхөө бусдад туслая гэсэн дотоод бүр ингээд зүрх сэтгэлээс гарч байгаа энэ одоо ундрахтайгаа холбогдож хүмүүст хамгийн сайхныг түгээгээр амжилт